Эрт цагт солгоо гарднуудыг ид шидтэн шулам гэж үзэн ердийн хүмүүсээс тусгаарладаг байсан гэдэг. Харин одоо бол энэ нь тархины аль хэсэг зөнгөлөн үүрэг гүйцэтгэж байгаагаас хамаардаг гэдгийг хүн болгон мэддэг болсон мэлээ. Дэлхийн хэмжээнд 1976 оноос хойш жил бүрийн 8 дугаар сарын 13-ны өдөр олон улсын солгоо гарднуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Өнөөдөр баруун гараар ашиглахад зориулагдсан бага чирэгслүүдийг ашиглах, авд замын баруун гарын дүрмийн дагуу машин жолоодох гэх мэтээр гадуурхагдж буй хэмээгдэх солгоо гарднуудыг гадуурхагдалтыг арилгах нь олон улсын солгоо гарднуудын өдрийн зорилго билээ. Дэлхийн хүн амын 7 хүн тутмын нэгийг бүрдүүлдэг солгоо гарднуудын тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ танилцуулж байна. Солгоо гарднууд гоц ухаантай байх магадлал хамгийн өндөр байдаг. Джон Хопкинсийн нэрмжит их сургуулийн дэргэдэх Лафейз коллежийн эрдэмтэд 2006 онд нэгэн судалгаа явуулж дараах дүгнэлтэд хүрчээ. Дээд боловсралтай солгоо гарднууд баруун гарднуудаас 10-аас 15%-аар илүү цалин авдаг гэж. Дэлхийн хүн амын ердөө 10% эзэлж байгаа солгоо гарднууд гоц чадвартай хэмээн эрдэмтэд үзэж байна. Солгоо гарднуудын дунд маш олон алдартай хүмүүс бий. Жишээлбэл Леонардо да Винчи, Билл Гейтс гэх мэт. Солгоо гарднууд гоц ухаантай болох магадлал хамгийн өндөр байдаг юм. Тэдгээрийн дунд Альберт Эйнштейн байгаад нэг их гайхаад байх хэрэггүйц. Өндөр IQ-тэй хүмүүсийг багтаасан Менса хэмээх дэлхийн хамгийн томоохон бөгөөд эрдэнэ нийгэмлэгийн гишүүдийн 20% нь солгоо гарднууд байдаг гэж. Солгоо гарднууд хамгийн шилдэг зураачид болдог бөгөөд Америкийн сэтгэл судлалын нэгэн сэтгүүлдээр нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад солгоо гарднууд уран бүтээл тойрох чадвар илүү байгааг дурджээ. Тэд альва асуудлыг шийдвэрлэх арга замыг амархан илэрхийлнэ. Солгоо гарднуудын нийгэмлэгээс 2000 солгоо баруун холимог гарднууд дунд нэгэн судалгаа хийжээ. Судалгааны үр дүнгээс харахад солгоо гарднуудын урлаг, дуу хөгжим, спорт мэдээллийн технологид амжилт гаргах боломж нь илүү байгааг тогтоосон байна. Сүүлийн жилүүдэд солгоо гарднууд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болоод байгаа. Америк нэгдсэн улсын 5 ерөнхийлөгчийн 3 солгоо байсан. Улсын тэргүүн байсан Барак Обама, Билл Клинтон болон Жорж Буш, үүний зэрэгцээ Жеральд Форд, Джеймс Гарфилд болон Гарри Труман нарыг дурдж болно. Голландын эрдэмтдийн саяхан хийсэн судалгаанаас харахад солгоо гартаа улс төрчид телевизийн мэдгэлцээнээр илт ялалт байгуулж чаддаг болохыг тогтоожээ. Энэ нь дараах байдлаар тайлбарлагдаж болно. Баруун гараар гараа зангаж ярих нь эерэг, харин зүүн гараар зангаж ярьж байгаа нь сөрөг ойлголтыг илэрхийлдэг байна. Дэлгэцээр гарч байгаа зүйл үзэгчдийн хувьд толны тусгалаар очдог буюу солгоо гартнуудын хөдөлгөөнийг бид баруун гэж хүлээн авдаг байна. Харин социализмын үед Монголд солгоо гартай хүүхдийг багш сурган хүмүүжүүлэгч, эцэг их гээд бараг бүгд л хүчээр баруун болох гэж ихэд үздэг байсан гэдэг. Тэрч бүхэл хичээл сургууль дээр багш нар солгоо хүүхдийг баруунаар бичгийг шаардаж цохиж авах бол энэ үхэнд. Хэрвээ баруун гартай хүнийг солгоо гараар бичгийг шаардвал хинч чадахгүй нь мэдээж. Тийм учраас тэдэнд ямар хүнд байсан бол. Харин өнөө цагт бол энэ байдал бүрэн алга болсон гэж хэлж болно. Энэ бол шууд тархины үйл ажиллагаатай холбоотой болгоос сонголтын асуудал биш юм. Ингээд та бүхэнд солгоо гарднуудын талаар сонирхолтой товч баримтуудыг хүргэж байна. Дэлхийн хүн амын 12 орчим хувь нь солгоо байдаг. Солгоо гартай хүмүүсийн дундаас солгоо гартай хүүхэд төрөх магадлал 24% байдаг гэнэ. Солгоо гартай хүн баруун гарднууд зүүнээ ашиглаж сургаас илүү хурдан баруун гараа ашиглаж сурдаг байна. Аполлогийн 4 сансрын нисгчийн нэг нь солгоо хүн байсан. Эрт цагт солгоо гарднуудыг ид шидтэн шулам гэж үзэн ердийн хүмүүсээс тусгаарлаж ад үздэг байсан бөгөөд Викторийн эрэнд тэднийг сатааны элч хэмээн зодож гадуурхдаг байж. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд ихэвчлэн солгоо байдаг байна. Исламын олон орнууд зүүн гарыг ариун бус гэж үздэг бөгөөд хүмүүс нь зөвхөн баруун гарыг ашигладаг. Саудын Араб гэх мэт зарим орнуудад зүүн гар ашиглахын эсрэг хууль хүртэл байдаг байна. Библиэд баруун гарыг 100 удаа эрэг байдлаар иш татсан байдаг бол зүүн гарыг 25 удаа сөрөг байдлаар дурдсан байдаг байна. Солгоо гарднууд гоц ухаантай болох магадлал өндөр байдаг. Энэ ч судалгаагаар тогтоогдсон байна. Солгоо гарднуудын 50% нь компьютерийн хулганыг солгоо гараараа барьдаг бол солгоо гартай хүмүүст зориулсан компьютерийн хулган үйлдвэрлэдэг болсон байна. 40-с дээш насндаа төрж байгаа эмэгтэйчүүдийн хувьд 20 насндаа хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад солгоо хүүхэд төрүүлэх магадлал 128 дахин илүү байдаг байна. Зарим тохиолдолд амьтад ч бас солгоо байх тохиолдол байдаг байна. Америк нэгдсэн улсын 5 ерөнхийлөгчийн 3 солгоо.
Солгоо гарднууд баруун гарднуудаас илүү харшил азданд хүртэмдгий эмзэг хүмүүс байдаг байна. Солгоо хүмүүс илүү бүтээлч, ялангуяа урлаг спортод амжилт гаргах магадлал өндөр байдаг байна. Солгоо гарднууд хамгийн шилдэг зураачид болдог. Солгоо гарднууд баруун гарднуудаас 9 жилийн өмнө нас бардаг гэсэн судалгаа байдаг байна. Судалгаагаар солгоо гарднууд архинд орох, сэтгэл мэдрэлийн өвчин тусах, гэмт хэрэгтэн болох нь илүү байдаг нь тогтоогджээ. Учир нь тэд илүү сэтгэл хөдлөл өндөртэй байдаг байна. Ингээд эцэст нь зөвхөн солгоо гардаг хүмүүс ойлгох зургуудыг сонирхуулж байна.